Улсын цодон хобби ядал явлаар дүүрэн байдаг хобби клуб нэвтрүүлгийн энэ удаагийн гол бадрууд болсон зочдтойгоо уулзаад байна. Та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүдчихсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өөрсдийнхөө хобби сонирхлын талаар манай үзэгчдэд ярьж өгч байгаа та хоёрт маш их баярлалаа. Тэгээд яг нэвтрүүлгийнхэнд үзэгчтэй яг өөрсдийнхөө хобби сонирхлыг гоё дэлгэрэнгүй танилцуулж хэлж өгье гэхөө. За тэгээд манай энэ хобби бол их өрмөц одоо хүн төрөлхтний хүсэл өгдөө шүү дээ. Нийслэг шоуны тайж нийсэх энэ дээр гэсэн. Яг тэртэй холбоотой. За одоо өглөөний 6:47 болж байна. Манай хоёр онгоц маань бэлэн боллоо. За нийслэлийн аюулгүй байдлыг хангах үзлээ хийцэн байгаа. Тийм учраас одоо ингэ нислэгт гарнаа. За бид бэрнэ үү? За бид 8-аас 10 минутын нислэг хийн. Тэгээд ерөнхийдөө өвлөн их хөшөө, Чингис хааны хөшөө, сүлттэй уул гэх мэт маршрутаар яваад ирнэ. За тэгээд хувцас өмсөө суулгаад тэгээд ингэ юу ачих бүх юм зааж өгöd, аюулгүй байдлын зааж өгöd. Нислэгийн үед яг яаж явах ёстой, зорчигч нь яаж явах ёстой тэрийг бүгдийг заавал өччихсэн. За бид хүн яг одоо нисгэд бэлэн болсон байна. Тэгээд нислийн үед юуг анхаарах хэрэгтэй вэ? Одоо шил зүүх юм байна. Ямар ч хэсэг юм хамгаалт. Тэгээд юуныхаа хувцсыг өмсчлөө. Тий. Одоо нислийн үед яг юуг анхаарах вэ? Ингээ нислэгийн үед шүү дээ. Энэ өдөрдгийн юунд чи хөрөхгүй байх хэрэгтэй. Тэр хамгийн гол үүрэгч юм тэр. За. Бусдаар уулч чилөөтэй. Жинхэнэ кафе мэтрэл нисэн заяа. За. Тэгээд одоо ирэх жилөө гээд алзаад ниссэн. За. Хараа алдлаад ингээд нисэж болно шүү дээ. За бид нөө. Билээ. Let's go. За. Яцгай.
Үнээс сайхан мэдээд нисэд буугаад ирлээ. Агаар төрхийн үеийн мэдрэмж бол үгээр хэлхий аргагүй байлаа. Яг хөөхд ахтай нисгийвсэн гэж их мөрөөдөөс мөрөөдөл биелүүлж гисэн танд баярлалаа. Тэгээ газарцуудаа л ерөнхийдөө бол их хөнгөө газарч шүү дээ биш үү? Мэддэхгүй байгаа юм. Тэг ерөөсө газарч байгаа мэддэг. Бас яг газардах үедээс бие чангалж исэн л да яах вэ гэж бодоод Аргагүй. Манай өнөөдрийн нэвтрүүлэг төмөр хөлгийн тэр дотор авторифтийн хоббитэй залуус оролцож байна. Тэгэхээр бид бүхэн нэвтрүүлгийн турш авторифтийн талаар сонирхолтой яриа өрнөж мөн гайхалтай авторифтийг хийх болно. Та бүхэн нэвтрүүлгийн турш бидэндээ хамтаагаарай. За одоо манай тимийнхэн одоо та бүхэн дрифтийн одоо Японы D1 гэдэг D1-д үзүүлдэг үзүүлбэрүүдийг Хэсэггүй үзүүлбэрүүдээс нэгийг одоо тодорхой хэсгийг та бүхэндээ одоо үзүүлье. Ямар үзүүлбэр бэлдсэн байгаа вэ? Энэ үзүүлбэр маань ерөөхдөө 3 машин одоо зэрэг Монголд хийж байгаа 3 машин зэрэг хамрууд нэг хамрал араас дагаж хамраа ойртуулах 3 машин зэрэг нөгөө үзүүлбэр нь болохоор явж байгаа машиныг яаж дрифт хийж тойрохыг дараагийн үзүүлбэр нь машин шарж байгаа машинууд 2 машин нэг нэргүй яаж чахыг гих мэтчлийн сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлэх 2 машин хоорондоо хэрхэн ойртохыг харуулах юм тийм үү? Ингээд бүгдээрээ үзүүлбэрээ сонирхолтой. Залуусаа Black Team-ын залуусаа машинда Yeah. Yeah. It's almost over now. Almost over now. Yeah. It's over now. Almost over now.
Тэгээд Hobby Club нэвтрүүлгийн хамт олон болон хайрхан аялагч клубын явгаа аялагчид яг одоо явгаа аялаар явах гэж байна. Тэгээд хаашаа явах вэ? За өнөөдөр хамгийн энгийн алхалт хийх гэж байна. За богд ууландаа мэдээж яг ингээд хоошоо харахаар. За өнөөдөр утаатаас харагдахгүй юм байна. Тий. За ингээд богд уул руу бид нар дээшээ гарна. За ингээд бид нар хил заншсаар Сүхбаатарын талбай гэж байгаа. Ер нь бол Сүхбаатарын талбай гэж хэлэхээр хүмүүс андуурч магадгүй хотын төвд байдаг Сүхбаатарын талбай арай биш. Бид нар өөрсдөө зүгээр тэгж нэрлсэн өргөн жоохон өргөн том чөлөө байдаг. Тэр хүртэл явна. За тэгээ болж игэл дашийн хад гэж бид нэрлэдэг. Ер нь бол баруун ширээд гэж номсоор нэрлэдэг газар байж байгаа. Тэрүүгээр дамжаад энэ уулынхаа баруун гар талаар Бунаа гэсэн юм зорилготоор өнөөдрийн хаялыг эхлүүлж байна. Хэр удаа алхах бол? За бид нар 2 цаг орчим л алхах гэж бодож байна. 2 цаг. Нийлээ бас удаа явах нэ тийм. Өксөлт бол 2 цаг. Тэгээд амралт тэгээд уруудахтаа нийлээд 3-4 цаг орчим л яваад ирнэ. Яг аялд явахаас явахаас өмнө юу бэлдэх шаардлагатай байд юм да? Түрээтэй готлоо хэлэх зүгээр байдаг. За мэдээж хэрэг уулын зориулттай готлох нь хамгийн сайн. Тэр гутал за яг тэ болохгүй пүүз мүз зэрэгтэй байж болно. Яг уу мэдээ зориултын гуталтай байх юм бол норох. Дээрээс нь хөл халтрах. За тэгээд бусад юмнаас хамгаалах, одоо шагаа амултрах ч гэдэг юм өөр бусад юмнаас хамгаалах талтай. Таны хувьд яг хэдих аялал чинь энэ аялал яваа. За бид нар бол одоо тоогоолцсон л да. Ер нь 7 хоногийн бүрийн бүтэлсэн өдрийг бид нар аялалтаа зарцуулаад сурчсан. Бүх ажлаа тэгээ зохицуулдаг. Найзууд маань ч гэсэн одоо залхахаа болсон. Ерөнхийдөө нөгөө нөхөр чи ууландаа явж байгаа ах гэх тийм. Тэгээ бид нар ерөөсөө ууландаа бүтэлсэн өдөр болгоо ингээ уулздаг, алхахдаг. Зарим одоо хүнд алхалтыг хоногоор хийдэг. За өнөөдөр их цомхон явж байна. Яа цомхон явж байгаа гэхээр зэрэг өнөөдөр нэгдүгээр тагс өдөр байж байгаа. Манай аялал бол бүтэн өдөр явагддаг гэж байна. Зарим хүмүүс нь ажилдаа байна. За зарим нь бас зарим нэг шалтгаанаар ирсэнгүй. Тэр мундаг том шалтгааныг бол тодорхой яриад яах вэ? Тийм байж байгаа. За өнөөдөр их цомхон байна. Өнөөдөр 8 хүн 9 хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа шиг байна. За манай алтай байна. Манай одоо нилээн бас арга тийм яваа аялагч. Яваа аялагч байж байгаа. Мөнх эрдэн. За мөнх эрдэн маань алхад удааг байгаа. Гэхдээ бол их идэвхтэй сайн явдаг аялагчдын нэг. За би манай Оюка байна. Оюка мэдээж хэрэг бас туршлагатай их удаа алхаж байгаа. Манай идрээч гэсэн бас ялаагүй туршлагатай. Одоо манайх ийм өчтэй л да. Энэ тэмдгэрээ ялгардаг. Одоо энэ улбан шар өнгөтэй тэмдэг маань одоо туршлагатай, өөрөө зохион байгуулах чадвартай тийм ахлагч нарыг илэрхийлдэг. За манай идрээч гэсэн юм улбан шар тэмдэгтэй. Өнөөдөр энэ тэмдэг нь харагдахгүй байна. Байгаа юм. Тэгээ тол малхан дээр байгаа юм. За манай бас шинэ алхагч байгаа. Удал минь бас идэвхтэй алхдаг сүлээд. Тэгээ алхаад удаагүй ч гэсэн. За өнөөдөр ийм бүрэлдэхүүнтэй явж ах шиг. За шинэ нэг гишүүн өнөөдөр явж байна. Хамгийн бага гишүүн маань явж байна тий. Тий яг ууч бол бид нар хүүхдээ аялалыг зохион байгуулдаг. Тий гэхдээ өнөөдөр бол хүүхдээ аялал биш. Гэхдээ яг тусад нь энгийн алхалт учраас амархан алхалт учраас ингээд зохитой алхаж байгаамаа. Мөрөг нь бол хүүхдээ алхал гэж тусад нь зохион байгуулдаг гэж. Манай нэвтрүүлгийн зүгээс гэх юм бол манай жолооч ганц өх. За тэгээд зовлоочийг залбаа тэгээд хөтлөгч миний би явж тэгээд манай телевизийнхэн бас сайн алхах юм бол тэмдэг өгнө үсттэй. Сайн алхагчийнхаа яваа хэлийнхаа журам байгаа л да. Тий журмыг нийлүүлэх юм бол өглөө яах юм мэдээж хэрэг. За тэгээд биелүүлэхийг ямар ч хэсэг чинь. За ингээд бүгд яваа хэлдэг ахаа. За явцгаая. Та бүхэн явган аялалд явахаар шийдсэн бол ихэнх зүйлдээ санаа зовох хэрэггүй. Хамгийн гол нь таны хүүдээ яг тааш тохирсон гуталтай байх хэрэгтэй. Мэдээж бие тэмдээхийн биеийн тамирын хув зүмсэж, замд уг бус хоол хүнс бэлтгээрэй. Ингээд та аялал хэлтлээ. Хаашаа гэж юу?
Улаанбаатараас Төв аймгийн Манзуушрын хэдийг үзээд богдуулын оргил цэцэг хүн рүү авирч тэнгэртээ ойрхон болсон мэдрэмжийг мэдрээд үзээрэй. Хизээч харамсахгүй шүү. Магадгүй та байгалийн онгон тасаг газар руу аялахыг хүсэж болох. Тийм бол машиндаа суугаад аялахыг хүссэн газараа бууж явган аялаа эхлэхэд юу болохгүй гэж. Ер нь явган аялын маршрутыг хүснээрээ яаж зохиож болно. Ингээд та бүхний аялалд амжилт хүсье. Үед ерөнхийдөө жоохон хүн тачаа үүсч явахыг боддог. Одоо энэ алхалтын үед ч гэсэн яг ингийн алхалтын үед аваад явах тийм ихтэрхийх зүйл байхгүй байгаа ч гэсэн уус ундаа одоо зүйлүүдийг хийгээд албаар ингээ хөндрүүлээд энэ зүг харж явж байгаа. За ингэснээр болохоор бид нар дараа хүнд алхалт олон килограммын тачаа өрөөд явах үед бол тэр үед ядрахгүй тачаанд тасах те ийм одоо учраас ингэж явдаг ингэж бэлддэг байгаа. Бид нар ууланд танилцаж ууланд алхаж исэн хүмүүс л дээ. Одоо би хамгийн анх оюутан багтаа Туриада гэдэг аялалд оролцож исэн. 1995 онд оролцож исэн байгаа. За тэрнээс хойш ингээд ер нь ууланд алхах сонирхолтой. За бидний хамгийн одоо клуба байгуулж алхсан алхалт маань болохоор асрал таяханд хийсэн алхалт байгаа. За энэ алхалтын хувьд 20-од гишүүд маань анх одоо за энэ хайрхан гэдэг аялагч клубыг байгуулъя гэд оролцоод явж исэн тийм аялал байдаг юм аа. За ямар ч завынхаа гол ирж ийн талд нь өөрөөр оргил өшөө цаашаа ер нь бол явах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ өнөөдөр зураг авч байгаа багтаа явж байгаа болохоор зураг авч байгаа багийнх маань бас нэлээ ядарч байгаа. Тэгээд тэр зэрэг яг байдлыг харъя. Дээр очиад тэр зэрэг цоглог байх нь тэр байдлаас шалтгаалцгаая. Энэ жижиг юм гориг шиг юм урсдаг. Энэ жил үе устаа ус ихтэй байгаа учраас нэлээд хүчтэй сайхан ус ариунтай гоё сайхан ус чинь энэ ууж болдог энэ уснаас бид нар урд нь бол үргэлж ууж эндээс усаа авч явдаг. Амьдгүй ус гэж хоорондоо ярилцдаг байсан. Өөрд аялаагүй замаараа аялаад явж байгаа учраас одоо юу гэдэг уучны юм дурсагдаад хэмэнд их сайхан одоо сайхан байна. Нэг үгээр хэлэхэд яваад 3 цаг гаруй авчлаа тэгээд телевизийн зориулаад ерөнхийдөө ингээ алхалт хийж байгаа гэсэн учраас нилээ явж ин хаж байгаа ядарч байна. За Дөнгөсөө ярьлаа. Өнөөдөр их зөөлөн бөмбөр алхалт хийж байгаа. Бид алхалтыг 3-2-т явж байна.
нийт явах ёстой замынхаа. Манай алхалттай хамт явж байгаа боловсрол телевизийнхэнд маш их баярлж байна. Та нар бол баг биднээс илүү алхаад байгаа юм биш үү? Урд хойно гүүж гараад али яа нин гэж биднээс баг хурдан алхаад биднээс илүү ядраад ах шиг байна. Тэгээ ер нь бол биднэртэй хамт алхах ирээдүй байна. Та бүгд манад илсээрэй гэж хэлмээр байна. Баярлж байна. Араараа гарч байгаа шүү дээ. Манай зураглаач их маш сайн ирээдүйтэй залуу байна шүү гэж хэлмээр байна. Уулраа өгсөж би араараа өгсөж байгаа юм. Уулнахаар яадаг гэлээ. Чамд юм таалагдтыг. Манцан самар таалагдтыг. Өөр. Бас мөөгөө. За. Сонирхолтой арга хэмжээнүүд ер нь бол спортоор л амьсгалсан залуучуудын цогцолго шүү дээ. Заал авна, теннис тоглоно, өвөл хардсанд орно. Хардсанд орохоос өмнө хайрхан клубийнхантай нэг дээрээ тэгээд айгүй гой биетэй залуучууд зөндөө байгаа шүү. Одоо манай клубын анхлаг болохоор зүгээр энд огт бие бинийгээ танихгүй зүгээр зөвхөн хоббигоор бид нэр зөвхөн ингээд энэ ууланд яваад энэ уул тосныхаа сайхныг дайрлахаа сайхныг мэдрээд 7 хоногт нэг өдрийг ч гэсэн хөдөлгөөнтэй байгаад сайхан өнгөрөе гэж аяга хүсдэг учраас тэр хүслийнхаа дагуу ууланд яваад нэгдсэн хүмүүс бид нар бүгдээ уулан танилцсан тийм хүмүүс байгаа. Нэг нэгээ уулнаас олж авдаг. Уулны найзууд тий байгаль таартай ийм залуучууд нэгдсэн. 7 хоногт нэг удаа ингээд нэг байгальд гарах сайхан байдیں۔ Дандаа л нийлдээл ер нь сайхан л. За тэгээд аялал үргэлжлүүлэх үү дээ. Цаашаа цаая. За өнөөдөр богино аялал хийж байгаа учраас энд өдийнхаа цаг уун. За ер нь эргэн тойронд маань тий өдийн цагаа ууж байгаа хүмүүс нэлээдгүй харагдаж байна. За бид нар ч гэсэн жишгийн дагаад өдийнхаа цаг энд ууя. Хобби клуб нэвтрүүлгийн аялын багийнхан 3 цаг орчим алхсны зорьсон газраа ирлээ. Бид хархан клубийнхны уламжлалсаар өөрсдийн гараар бэлтгэсэн амт тоолоор бийсээ дайлж хамтдаа сонирхолтой зүйлсийн талаар халуун яриа өрнүүлж бас тоглож хөгжүүлж амьдсан юм. Анх удаа явж байгаа болоод ч тэрүү телевизэн бид нэлээд ядарсан ч аялын багийнхны халуун дулаан уур амьсгал туршлагатай аялагчдын зөвлөгөө урмын ачаар уршигсаар аялаа амжилттай дуусгаж чадсан юм. Зөвчтэй хобби клуб нэвтрүүлгийн хамт олон маань Тэг 84 ангийн хэрийн дадлагын бүсэд хүрэлцэн байна. Учир нь гэвэл манай өнөөдрийн нэвтрүүлэгт Окторгон спорт тэр дундаа шүхрийн хоббиднууд оролцож байгаа. Бид бүхэн нэвтрүүлгийн турш шүхрийн спортын талаар сонирхолтой яриа, за мөн шүхрийн буултыг хийх болно. Үзэгчид та бүхэн нэвтрүүлгийн турш бидэндээ хамтаж хүүхдингэр дүүлнэсээрээ. Манай нэвтрүүлгийн хамгийн гол хэсэг болох хоёр оролцогчийн маань гайхалтай нислэгийг бүгдээрээ хамтдаа үздэцгээе.
үзэгчтэй Hobby Club нэвтрүүлгийн 2 гол баатар маань яг одоо онгоцоор нисээд тийш шүхрээр буух гэж байна. За сэтгэл ямар байна яг шүхрээр буух өмнөх? Наад сэтгэл сайхан байна. Одоо би өөрөө шүхэрчин байсан. Одоо шүхэрчдээ өөрөө гаргаж буулгах гэж байгаа сайхан байна. Та ер нь яг туул толгоны өмнө ямар сэтгэл төрдөг вэ танд? Надад бол мэдээж шүхэрчдээ гаргаж байгаа нь маш сайхан байдаг. Өөрөө бас ингэ буужсэн болохоор одоо бусдыгаа ингээд гаргаж ийн гэдэг нь надад сайхан. Нэр яг одоо телевизийн уран бүтээлчид одоо би зурлаачтай хамт энэ онгоцон цугах чинь штэ. Юг анхаарах хэрэгтэй вэ? Аюулгүй байдлыг л дээд зэрэг анхаарах шээ. Ажиллаж авах хэрэгтэй. Өөр ямар нэг юм байхгүй. Өөр нэг зүйлээ шаардлагатай. Хамгийн гол нь аюулгүй байдал. За аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй байна. За ингээ бүгд хамтаа нисцгээе. За одоо яг одоо ямар нислэг хийх чинь нислэгийн үеийн мэдээллийг өгөөч. За одоо манайхан үзүүлэлт тоглолтын дадлагын тэр өөрчилсөн дадлагын фараоны буулд одоо олсоор буух, шүхрээр буух буултыг одоо хийх гэж. Хэдэн шүхэрчин буух уу? Яг хаана буух уу? 8 шүхэрчин, олсоор 8 хүн, нийт 16 хүн. Манай өөрийн сургалт дадлагыг болгох болгонд. Завар ёсоор даалгавар бидүүлээ. Хөрөх удаан тэнгэртэй бид бүрэн бүрдийн зоригтой билээ. Хэн орох азар та бид хэн чоны хэмэртэй билээ. Тэнгэрээс хүн нуур царин харагна түнэр харахад бидэр газардна шилдэг дэштиг инэнэг тэгсэн шүхрийн ангийн эрхэг дэшта хөхрөх удаан тэнгэртэй бид бүрэн бүрдийн зоригтой билээ хэн орох азар та бид хэн чоны хэмэртэй билээ. Одоо 250 метртэй ожруулсан гэж өгнөс ч байна. Таны хожир хэсэг бууц чинь вэ? Одоо энэ миний 206 дахь бууц. Хандууч юм уу дагдаг мэдрэмж төрж гин үү? Бас жоо айц байлгүй яг ирүүл үеийн чинь. Яг бэрэ. Найд үзээ. Нааварда. Таны хожир хэсэг бууц чинь вэ? 278. Таны ямар хэсэг бууц хандууч гин үү дагдаг гин үү? Баазе дагдаг гин. Хэсэг үеийн хандуусч бууцаач хамгийн сонирхолтой бууц юм. Хоёр босгоогийн бодох сонирхолтой өвгийн хопны усны шүнийг. Таяа хэсгээс яг буугаас өмнө ямар нэгэн тарих юм уу? Өөрөө зориулж үг хийдэг үү? Тийм үгүй. За яг одоо шүхэрчд маань буултаа хийвдэж авах шиг байна. Миний хувьд нэгээс сандарч байна. Шүхэрчд маань сандарсан зүйл байна. Бүгдээрээ буултаа хийж байна. Танд ямар мэдрэмж төрж байна?
Тэгээс тавгийн хөнгөр бол айгүй гоё болчихлоо шүү дээ. Тэгэхээр шүхэрчин байхын шүхрээр буухын хамгийн сайхан юу гэдэг бол түүний хаад шүхэрчин байхын хамгийн сайхан. Хөгжөө бол хамгийн сайхан юусад агаарт хэсэн дүүж буух өтер яг тэр үрчлээд юм да. Хаяа би шүхэрчтэй гаргалаа. Мэдээж өндөр хариуцлага байдаг авралын хувьд л амжилттай газар бас баяртай байна.